Оюнбат бит хоёр авилгатай тэмцэх газрыг үүдэн зогсож байна. Ерөнхий сайд Оюун Эрдэнэ түүний хүү Тэмүүлэн хот ургийн холбоотой Өгөөдөө Баатар Ариуна гэдэг хүмүүсийн тэр хүүхдүүдийн зарлагын байдал тансаг байдал нь ерөөсөө өөрсдийг нь хөрөнгө оруулалтаа мэдхдээ огт нийцэхгүй байна. Тэгээ ерөөсөө энэ маань угаасаа авилгаар сагуулж исэн байж болцсохгүй мэдээлэл байгаа тархсан байгаа учраас энийг бол хуулийн дагуу авилгатай тэмцэх газар шалгаж мухарлах ёстой гэдэг шаардлага хөрвүүлэх гэж мэдээлэл өгөх гэж авилгатай тэмцэх газар ирчээд байгаа маа. Манай төр засагт байгаа дарга нар бол маш өндөр тансаг хэрэглээтэй байдаг. Тэрний хөрөнгө оруулалтаа мэдээлэлтэй тусгадгүй. Хүн бол харж энэ байдлыг одоо халах цаг болсон. Авилгатай тэмцэх газар ажиллаа хийх хэрэгтэй байна. Дэлхийн жишгийн дагуу авилгачтай зарлагын хямж тэмцэх ёстой гэж хэлж байгаа учраас авилгатай тэмцэх газрыг шаардах гэж ирлээ. Богинохон хугацаанд энэ иргэд цахим орчин дээр нөхдүүдийн бол маш олон мэдээллүүдийг нь гаргаж ирлээ. Ер нь ерэн сурвалжлах сэтгүүл зүг бол манай иргэд их сайн хийж байна. Тэ? Одоо энэ дээр ингээд 30 гаруй материал ингээд цугларсан байна л да. Өчтөр Өгөөдөө Баатар гэдэг хүн ярилцлага өгж байгаа нөхцөл хурмг юм ярьж байна. Энийг дандаа худлаа яриад байгаа. Хоорондоо нийцэх. Авилгатай тэмцэх газар үнэхээр ажиллаа хийдэг байсан бол их мэдлэгүүдийг шалгах үүрэгтэй. Наасаа тийм зорилготой засгийн газрыг хянах үүрэгтэй. Хийх ёстой ажлыг чинь энэ иргэд хийчлээ. Энийх нь одоо ингээ материалуудын бөөгнүүдэд авчирч өгж байна. Энэ чинь дандаа авилгын асуудал байгаад байдаг. Яригадаад байдаг. Ерөөсөө тэр шийддэггүй авилгатай тэмцэх газар нь ерөөсөө дарга нарын хэрийг бол нүд анаал өнгөрүүлдэг. Одоо авилгатай тэмцэх газар ерөө энэ асуудлыг шийдэж мухарлахгүй бол засгийн газар цуг энэ авилгатай тэмцэх газрыг огцруулах хөдөлгөөн өгнө гэж шаардж байна л да. За тэгээ хүмүүсээ бүгдээрээ уриалаад энэ бичлэгийг тараагаад өгөөрэй. Авилгатай тэмцэх газар ажиллаа хийхийг шаардж байна.